За та бүхэнд үдшийн мэнд хүргье. За тэгээд хамтарсан засгийн газарт бусад намуудаа урьж ажилуулсан Монгол Улсын ерөнхий сайд ардын намын даргад хандаж үг хэлье. Өмнө таныг манай намын бүлэг дээр орж ирж байхад бас би яг таныг намын дарга учраас гэж байгаад үг хэлжсэн та санаж байгаах. Хувь хүнтэй холбоотой асуудал биш шүү гэдгийг бас онцолж хэлье. Өнгөрсөн 2016-аас 2024 оны хооронд 8 жил үнэмлэхүй олон хуйсан Монгол ардын нам авилгатайгаа маш муу тэмцээ. Нөгөө талдаа яг орлоготойгоо их сайн тэмцээд орлого их сайн оруулсан байж магадгүй. Авилгатайгаа маш муу ажилтсны үр дүнд зөвхөн Монгол ардын намынхан л баяжсан. Монгол улс бол авилгалынхаа индексээр бүр хойшоо сүүл мушиг явж байгаа. Энийг нотлох жишээнүүд нь бол бас байгаа. Монгол ардын намын удирдлагууд нь бизнес хийж үзээгүй төрд ороод төрөөс өөрөө баяждаг. Өөрөө баяжаа зогсохгүй ах дүүнэр нь баяждаг. Одоо бүр сүүлдээ үеэл хаяалууд нь төрөөс паразитлж баяжж байна. Уулын аманд амьдарж байна. Бодиттой жишээнүүд нь байгаа. Энийг одоо та олон эсвэл танаас хойш ажиллах танаа намын дарга нар анхаарч ажилласаа гэж бодож байгаа. Бас нэг жишээ нь Монгол ардын намын нэг томилогдсон хурган даргын нь уулын аманд байдаг амьдрдгүй гэрийнхэн цэпнээс хэдэн тэрбум төгрөг гарсан шүү дээ. Энэ бас л нэг авилгын жишээ. Монгол ардын нам дарсан нэг хэдэн хурган дарга нар дунд шатныхны авилгалаар одоо энэ төрөөс төрсөн тэр бумтангууд брендийн өвчин туссан хүмүүс өнөөдөр энэ ч яригадаад байгаа тэр цүнх бүгжний асуудал бүгдээрээ зүгээр л энэ авилгалын асуудлаас болж үүсэж байгаа гэдгийг маш сайн анхаараасай. Тэгээд тэдгээр хүмүүс нь эсвэл эхнэр хүүхэд нь гэр бүлийнх нь ааг омгоо энэ сошиалд барьж дийлэхгүй аагэрхэж омогшож байгаад нь энэ нийгэм энэ талбай дээр байгаа залуучууд уур бухимдлаа барьж дийлэхгүй гарч ирж агсаж байгаа гэдгийг бас анхаарч ажилласаа гэж хүсэж байгаа. Одоо зүгээр энэ юу гэдгийг энэ дунд чатны хурган дарга нарын авилгалыг цэгцэлж чадахгүйгээс ч юм болоод шудраг биш байгаагаас ч юм болоод эднэрийн эхнэр хүүхдүүдийг зөөх бензиний мөнгөний төлөө эсвэл энэ дунд чатанд дарга хийж байгаа хүмүүсийн тансаг тавилга одоо тэр бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчлэгээ гэж яриад байгаа энэ урсгал зардлыг төлөхийн төлөө хувийн хвшлих ажиллаад байна. Монгол ардын нам 8 жил засаг барьсан, улаалгасан. Одоо бүр улаан өрөн болоод эн чинь түлэгдэх гээд байна гэдгийг маш сайн анхаараасай. Одоо ер нь ирэх жилүүдэд бол эдийн засаг тийм сайхан байхаар харагдахгүй байгаа гэдгийг бас маш сайн анхаарч ажилласаа гэж бодож байгаа. Үндсэн хуулийн 39 дугаар зүйлийн 2 дахь заалт олон холсон нам дангаараа засгийн газраа байгуулна гэд. Эсвэл энэ ардын нам олонх биш юм байна. Эсвэл ардчилсан нам олон холцсон юм байна. Үндсэн хуулиа бид нар зөрчиж болохгүй гэдэг энэ зарчмыг бас анхаарч ажилласаа. Нийлээд ягаараад иж болохгүй гэдгийг бас маш сайн анхаарч ажилласаа гэж бодож байгаа. Ардчилсан намаас засагт орсон сайд нар бол сайн ажилласан. Яаж ажилдгийг харуулсан. Хянж болдгийм байна. Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг боловсруулж өргөн барьж болдгийм байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуулын хийсэн стратеги ордуудыг төр давъя гэдэг саналыг гаргаж болдгийм байна. Эннээс нь үхтлээ байсан Монгол ардын намын удирдлагууд болон дунд чатныхан намынхаа баг хурлыг хийлгэж агаад дарганараа шахаж агаад одоо энэ засаг огцрох ерөнхий сайдтай ихтгэл үзүүлэх асуудлыг л оруулаад ирж байгаа энэ л үйл явц. Монгол ард түмэн бол одоо энэ ардчилсан намыг зөвхөн цөөнх болоод хяналтаа сайн тавиадгал гэж биднийг сонгосон. Тэрнээс бол биднийг засагт